Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд төргий. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон маань эфирт пастор Сайнаа болон хөтлөгч Оминаар ажиллаж байна. Сонсогч танд өглөөний мэнд төргий. За ингээд бидний хувьд бас нэгэн 7 хоног өндөрлөж Яков номоос 5 бүлэгтэй Яков номоос 5 ишлэгийг бид хамтдаа суралцах. Өнөөдөр 5 дахь ишлээ бид хамтдаа сурья гэж та бүхнийг уриалж байна. За тэгээд 7 хоногийн туршид явсан одоо нэг номноос сурж байгаа юм чинь бас зарим зүйлийг эмгэгтэйгээр те зэгцлээд ойлгосон зүйлүүд байгаа. Та бүхэн бас комент хэсгээр харамгүйгээр гэрчлээ болон ойлгосон зүйлүүд авалцаараа. Хүмүүс их уншдаг юм байл шүү дээ. Нэг нэгнийхээ бичсэн юмнаас их урам авдаг юм байлаа. Би бинийхээ бичсэн комментоос дахиад магадгүй суралцж магадгүй те. Тийм шүү дээ. Тэгэхээр бид нар биесээ үргэлж суралцж идэг учраас бас бибидээ тэр урамшуулал гэрчлэлээс хуваалцдаг байгаарэ. За тэгээд Яков номоос суралцсан үргэлжлүүлээд тэгээд яг энэ цагуудаар бас айгүйх ерөөлийг айгүйх зүйлсүүдийг авж ийн. Тэгээд та бүхэн маань ч гэсэн маш их зүйлсүүдийг сурж байгаа хаа гэж найдаж байна. Ер нь бол зарим нэг багш нар хэлдэг байхгүй. Сонсож өнгөрөхийг, хичээл сууж өнгөрөхийг сурсан гэхгүй. Харин хэрэгжүүлэхийг сурсан гинэ гэж. Гэхдээ бид нэр хэрэгжүүлэх хүртлээр юм сураагүй гэж бол хэлж болохгүй. Тэгэхээр манай монголчууд нэг ярьдаг шүү дээ. За яста хоёлаа те ярих юмтай одоо те үдсэн юмтай ярих юмтай боллоо гэдэг шиг те. Бид бол ингээд сурч мэдсэн зүйлээ зөвхөн бидэнд зориулагдаагүй гэдгийг ойлгож явах нь хамгийн чухал зүйл байгаа байхгүй. Таны хүүхдэд зориулагдсан, таны эхнэрт, танд өөрт чинь танай гэр бүлийн ойрын үед туулах зүйлд зориулагдсан. Танай гэр бүлийн уналтын үед босох зүйлийг та сая сурсан. Тэгээ тэр нь 7 жилийн дараа ч хийж болно. Танай гэр бүлийг юун дээр жоохон хазаагаад эхэлснийг та сая сурсан гэдэг ч юм уу те. Одоо яг хор хөнөөл нь мэддэггүй ч гэсэн гэдэг ч юм уу. Тэгэхээр бид нар эзний үгээс ингээд суралцсан зүйлүүдээ бол хоорондоо хуваалцах нь бол маш чухал зүйл байгаа. За тэгээ Хермоны шүүдэр гэдэг нэрийн хувьд дахин сануулж хэлээд шүүдэр бол өглөө хэсэг хугацаанд байдаг чигшил. Харин чигшил авсан газар хөрсний хадгалалт бол хамгийн сайн байдаг. Шүүдэр ундаг газар бол тэгээд үнэхээр гайхалтайгаар та бурхны хайр инрэл тогтмол байна л гэсэн утгатай болж байгаа. Тэгэхээр хэрвээ та Хермоны шүүдэр нэвтрүүлгээс одоо ивэгдэж байдаг бол та бас маа нэвтрүүлгийн төлөө залбирч маа нэвтрүүлэгт дэмжлэг үзүүлэх бас боломжтой шүү. Бид илүү олон христийн нэвтрүүлгүүдийг хийхийг бас хүсэж байгаа. Тэгээ та бүхэн бидэнтэй нэгнэ гэдэгт итгэлтэй байна те. Тэгээ сая бас пастрын ярианаас би энэ 7 хоногт шин сурсан зүйл нь нэг багшийн ярьсан яриаг сонссон. Тэгээд тэр нь болохоор хүүхэд хүмүүжүүлэх одоо хүүхэдтэй холбоотой тийм зөвлөх багш байсан. Тэр багш юу гэсэн бэхээр хүүхэд эцэг ихээ хараад хэн байхаа сонгохгоо хардгаа гэдэг үгийг хэлсэн байхгүй. Тэгээд тэр маш чухал санагдсан. Тэгээд бид нар хин нэг харахтаа суралцж идэг, үргэлж суралцаар байдаг. Тэгээд бидний хийж байгаа үйлдэл үг хинч харахгүй гэж бодож исэн ч гэсэн харж идэг. Тэндээ суралцаж бас хин байхаа харж идгаа гэдэг зүйлийг харсан. Тийм болохоор бид нар хаач байсан намайг хин нэгэн харж байгаа эндээс хин нэгэн зүйл суралцж байгаа гэдэг зүйлийг үргэлж боддог, үг хэлээ, үйлдэлээ боддог байх хэрэгтэй болов уу гэж бодогдсон. Тийм болохоор бас сая пастрын маань яриатай тэгж бодогдлоо. За ингээд бүгдээрээ эзний үг рүү орно. Тэгэхээр түүний өмнө төр сэтгэлээ бэлдээд бас гахалтай магтаалын дуу хамт сонсъё. За эзний өмнө ирээд түүнд халтран магтаалыг өргөцгөөё.
Идэхээ хаширэн өмөө зүрийг сэтгэх сүнсаны бодлороо өвдөг сүгдөө гараа өргөө элч нарын хамт тунхаглаа тэр бол хайруу мөгийн хүчит хэзээ тэр байсан байгаа тэр ирэх болно хайруу мөгийн хүчит хэзээ тэр байсан байгаа тэр ирэх болно. God, we praise on our lives, our hearts and our minds, and our souls worship Him. Bow on our knees, lift up our hands, joining the angels above, declaring, Holy, holy is the Lord God Almighty, who was and is to come. Holy, holy is the Lord God Almighty, who was and is to come. Holy, holy is the Lord God Almighty, who was and is to come. Holy, holy is the Lord God Almighty, who was and is to come. Holy, holy is the Lord God Almighty, who was and is to come. Holy, holy is the Lord God Almighty, who was and is to come. Holy, holy is the Lord God Almighty, who was and Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За Якоб 5-ын 15 дахь ишлэгийг хамт үзэн. За энэ бол одоо маш гоё ишлэл гэх та маш их маргаан дагуулдаг ишлэл. Энэ бол бас хүмүүсийг маш хэвээгдэг ишлэл. Бас нөгөө талаар хүмүүсийг маш их шүүдэг. Тийм ишлэл байгаа. За тэгээ хүмүүсийн одоо юу гэдгийг сонголтыг бид нар ялгуур үзэлгээд заримдаа харах гэдэг байхгүй. За тэгээд нэг миний хувьд бол хөгжилтэй заа. Хүмүүсийн хувьд бол арай өөр сонсогдож магадгүй нэг түүхийг хуваалцъя. Нэг удаа би нэг 2-3 пастортай хамт үйлчилж ялаа. Тэгээд та нар манай үгийн болоо залбирлын үйлчлэлийн хүн гэдгийг бас хүмүүстэй ярилцдаг. Одоо юу гэдэг зохион байгуулалтын талын хүн гэдгийг бол ойлгосон байх гэж бодож байна. Тэгээ миний бэлэг авьяас бол нөгөө эдгэх бэлэг авьяас яг залбир хүний төлөө залбирч игээд эдгсэн удаа бол байна. Тэ?
Гэхдээ би тэр зүйлээр гол анхаарлаа хандуулдаг юмгийн хүн байхгүй үйлчлэлтэй. За тэгсэн чинь ингээд пасторуудыг ингээд нэг за анаахан те аль пастороор залбируулахыг хүсэж байна та нар ингээд залбируулаарай гэдэг ингээд. За ингээд очир үүслээ. За очирл гэж одоо хэлээ та те. Дараалал үүслээ. За тэгээ яг ойлгомжтой байсан. Би яг тэрийг харахтаа бурхан талархаж байсан. Яг ингээд хамт үйлчилж байгаа нөгөө ах найзуудыг маань те ах トゥ усыг маань ямар бэлэг авьяастай гэдгийг итгэгчид мэдж байгааг нь харахтаа миний хувьд бол баяртай байсан. Яагаад тэгэхээр нэг пастортай бүр уртаа очир байсан те. Тэгээ надад нэг 10-аад хүн байсан. За тэгээд би ингээд тэдний төлөө залбирч өгöön. Тэгээд залбираад байжсэн чи би нэг хүний төлөө залбирчсэн чи тэднэр ингэж байна. Гош тэр пасторын төлөө тэр пастораар нь залбируулъя гэж хэлээд очроосоо гараа авчихсан байхгүй. Тэгээ би сонссон. Тэгээд эхлээд бол надад бол ингээд юу сонсгдсон. Юуко намайг нэг юм ялгуулаад орд үзээд байгаа юм шиг. Гэтэл нөгөө талаар энэ бэлэг авьяасын асуудал яригдж байна. Нэрээ өөрийнх нь төлөө залбирч өгөөд эдгэрэх энэ хүнээр залбируулвал эдгэн гэсэн тэр итгэл найдварыг эзэн чиглүүлж байгаа учраас тэр хүн рүү очсон дээр байхгүй. Хэрвээ бид Библийн одоо энэ Есүсийн үйлчлэлийн үеийн түүхүүдийг харах юм яг тэгсэн. Назарын Есүстэй уулзах юм бол эдгэрнэ. Назарын Есүс манай хотод ирчиж. Назарын Есүс ирсэн учраас энэ айлын дээврийн тоодод чамаагүй оруулъя. Назарын Есүс ирж байгаа учраас би түүнийг дуудъя. Давидын удам Есүсээ намайг өрөвдөөч. Давидын удам Есүс, Назарын Есүс энд ирсэн байгаа юм чинь очие гэд эрүүл хүмүүстэй холдож болохгүй хулганы яртаа одоо тэ нөгөө уйман өвчтэй хүмүүс ч гэсэн холдож байгаа. Эзэнтэй та хүсвэл биднийг тэрсүүлж чадна шүү дээ. Тэрхэн болгож чадна шүү дээ гэж залбирч байгаа. Тэгэхээр бэлэг авьяастай бурхан энэ дэлхий дээр эдгэрлийн одоо төлөө эдгэрлийн одоо өөрөө бурхан бол одоо Яхова Лапа тэ эдгээгч бурхан тэр үйлчлэлдээ дуудсан, тэр үйлчлэлээрээ тосолсон, тэр үйлчлэлээрээ бэлэг авьяастай те итгэмжтэй бас одоо юу гэдгийг өвчтөе хүмүүсийг инэрэн хайрлаж, тэдний зүрх сэтгэлийг ойлгож, тэдэн дээр гар тавин залбирч өгч чадах, залбирсаар байж чадах, санаа тавьж чадах, тэдэнд одоо эдгэрлийг дуудахын тулд тэдэнд юу тохиолдоод байгааг ойлгож мэдэж, онцлож яг эмч шиг те итгэлийн эмч шиг онцлоод тэгээд тэдэнд шаардлагатай байгаа тэр гайхалтай итгэлийн залбирлыг хийж өгч чадах тэр нэг лөө одоо дараалал зогсох нь бол асуудал биш юм байна гэж бол миний хувьд бол дараад нь бол ойлгосон. Тэгээ яг уу итгэгчдийн дунд жоохон асуудал үүссэн л дээ. Та нар одоо пастор ингээ та нарыг одоо та нарыг ингээ залбируулах гэдэг ингээ одоо очир гэдэг л үг орж ирдэн л очирт нь зогсож ирсэн харсан шүү. Та нар орхио авчихж пасторын сэтгэл санаа яах юм ингээ ярьсан гэсэн. Яг тэр үед надад хэцүү байсан. Тэгтээ дараад нь би ойлгосон зүйл одоо болчихж штэ. Гэхдээ нэг зүйл байгаа. Бид Есүсийг сонгож аваагүй. Есүс биднийг сонгож авсан. Тийм болохоос сүм чуулганы сонголтыг бас тэгж хамаагүй хийхгүй шүү харин. Пастор болон үг дамжуулагчийн сонголтыг тэгж хийхгүй шүү. Та юу мэддэг болоод эзний өргөөгд ийм тийм сайн муу те энэ зөв зааж байна. Эсвэл та яг юу тийм их мэдлэгтэй юу? Та энэ пастор мундаг номлож байна. Энэ пастор ийм номлож байна. Энэ пасторт айгүй гоё иш татж байна гэдэг. Та тэр иш утж байгаа зүйлүүд номууд те тэр одоо өнцөг тэр бүх зүйлүүдийг үнэхээр эзнээс үнсээр ялгасалах чадвартай юу те. Тэгэхээр үгийн үйлчлэл болон чуулганы үйлчлэл хоёрыг сонголт хийхэд бол их асуудалтай, их ер нь бодох хэрэгтэй зүйл гэдгийг бол эхлээд бол хэлмээр. Итгэлийн залбирлын хувьд бол эзэн өөрөө тэр хүн дээр очиж залбируулъя гэдэг зүйлийг чиглүүлдэг гэдэгт миний хувьд итгэдэг. За ингээ өнөөдрийн ишлэл бол ингэж байгаа шүү дээ. Итгэлийн залбирал өвчтөе нэгнийг эдгэж гэдэг чинь. Итгэлийн залбирал гэдэг нэг бүр юм итгэн залбирах гэдэг те бүр юм юу байж байгаа байхгүй. Тэгээд хэрэв бид нар ингээ санаж байвал дээвэр тоолоод ингээ Есүсийн дээрээс унжуулсан тэр өвчтөн биш үү те хэтрийн өвчтөе хүнийг Есүс харахтаа хүү минь бүх нүгэлчийн уучлагдлаа гэж хэлсэн байхгүй. Хүү минь бүх нүгэлчийн уучлагдлаа гэдэг энэ үг чамайг идгэлээ гэж хэл. Дараад нь Есүс өөрөө хэлсэн те. Та нар юу гэж бодоод байна те? Чамайг идгэлээ гэж хэлэх те. Эсвэл бос дэвсгэрээ аваа яв гэж хэлэх хоёр аль нь амархан гэж бодож байна гэж. Тэ? Тэгэхээр энэ дээр нэг зүйл бол яригдж байгаа. Өвдөлт гэж юу юм бэ? Өвчин гэж юу юм бэ? Бэртэл гимтлээс олж
гүрсэн үр дүн одоо уршигтай өвдөлт байна. Өвчин гэдэг зүйл нь тусдаг зүйл байгаа дээ. Бүх тусдаг зүйлээс хамгаалах боломж бидэнд байдаг. Тэр хамгаалт сулран энэ өвчин туссан бол яагаад туссан бэ гэдэг талаар бид нэр бас бодох хэрэгтэй. Тэгээ бас нэг зүйл нь бас юу вэ гэхээр энэ дэлхий бол өөрөө бол муудаж байгаа. Муудчихсан. Бас хүмүүс өөрсдөө энэ дэлхий дээр бурхны бус бүтээлийн хоол хүнстэй хэрэглээтэй сэтгэлгээтэй бурхны бус одоо бүтээж өгсөн бос одоо юу гэдгийг амьдралын хэм маягтай болсон шүү дээ бид нар чинь тий. Бид нар хамгийн хэрэгтэй утас маань бидний эсрэг долгион ялгаруулаад байдаг. Хамгийн хэрэгтэй одоо хувийн орондоо болсон чихвч маань бидний тархины үйл ажиллагаа болоод янз бүрийн зүйлүүдэд гэмтэл учруулаад байдаг. Хамгийн их одоо ажил амьдралаа авч явж бүтээж байгаа мөнгө төгрөг хийж байгаа компьютер маань тий бидний нүдний эсрэг ажиллаад байдаг тий. Тэгэхээр бол бид бол олон байдлаар бол өвдөж байгаа. Харин өвдөж байгаа нэг юм бол нэгдүгээр өөрөө итгэлийн залбирал хийж сурах хэрэгтэй. Итгэлийн залбирал хийсэн хүн бурханд хэрвээ итгэж байгаа бол бурхны өөрөөс нь хүсэж байгаа зүйлүүдийг биелүүлдэг байхгүй. Бурхан минь би хийх бүхнээ хийлээ. Харин одоо би таныг хүлээж байна. Та миний төлөө хөтлөөч. Бурхан минь. Энэ бол гайхалтай зүйл. Бас нэг зүйл нэхээр за би тэр хүнээр залбирлаа. Тэр хүн гар тавиад тослоод залбирх үед итгэнэ гэдэгт бол би итгэлтэй. Бас нэг зүйл нь тэр хүн миний төлөө ганцхан удаа гуугаад өнгөрөхгүй миний төлөө гуйсаар байх нэг юм гэж. Тэгэд сүүлийн үед ингээд сүүлийн хэдэн жил гэдэг юм уу 2-3 жилийн туршид миний амьдрал маш их олон зүйл тохиолдож байгаа нэг одоо залбирлын дайчин эмэгтэй харахтаа юу гэсэн үг их чинь дөө тэ чиний ард чиний төлөө залбирдаг хүмүүс байгаа мó. Ер нь чи одоо ингээд залбирчд байгаа юу гэж чи өвдөөд дудлаа те чиний төлөө тогтмол залбирж байгаа бүр ингээд өвдөлтөй чи явцыг мэддэг хүмүүс байна уу? Ямар байж байгаа? Ямар болоод байна? Одоо яах хэрэгтэй нэ гэдэг тэрий чи хүртэл ингээд залбирж явах тийм хүн байна уу гэх юм байхгүй. Дүү минь итгэлийн залбирал нь өр нөлөөтэй бөгөөд тэгээ хүмүүсийг идгээдэг байхгүй. Зөв хүний залбирал хүмүүсээр залбируулжээ гэж хэлсэн. Тэгээд эзний өмнө би залбирч байгаа миний төлөө залбирч өгөөч гэж 10-аад хүн лөө хүсэлт илгээсний дагав тэд нар залбирдаг. Тэгээд хүнд залбирлынхаа хүсэлтийг илгээнэ гэдэг бол маш том итгэл яваад байгаа байхгүй. Нөгөө хүн нь залбирлын сэдвийг аваад энэ залбирлын дагуу би залбирахад бурхан миний залбирлыг сонсож энэ хүнийг ивэж өрөөж эдгэж өгнө гэдэгт итгэн гэдэг нь өөрөө агуу зүйл байхгүй. Ер нь бол тэгэхээр бурхан ийм хүмүүсийг хараад эдгэж өгөхгүй гэж. Израильчуудыг дарладаг байсан Ромын 100-ын дараа хурж ирээд Есүсээ тэ та манай гэрт очооч. Манай зарцыг гэдгийг өгөөч. Миний хайртай зарц байгаамаа. Өвдөж байна. Бүхлөөт байна. Хүний газар тэ цэргийн хүн тэгээд засаг захиргаа нь өөрөө тэр ард түмнийг дарлаж байгаа, дээрлэж байгаа, алж ядж байгаа тэ. Тэгээд тийм үед өөрийнх нь хоолыг хийж өгдөг, өөрийнх нь орыг засч өгдөг тэ. Өөрийнх нь сэлэм хувцас хонорыг нь угааж өгдөг. Тэр харийн нутагт цэргийн аль паажихт нь өөрт нь хамгийн одоо итгэж найддаг тэ бас өөрөөс нь хамаатай байдаг тэр нэгэн залуу өөрийг нь дагаж хурж ирчээд өвчтөй байж хад түүнийг эдгэж авахын төлөө өөрт нь дургүй хүн дээр очиад этгээгээд өгөөч миний хайртай зарцыг гэж хэлнэ гэдэг бол Ромын дарга ямар гайхалтай ухаан одоо итгэлтэй хүн бэ те Есүс хэлсэн ийм итгэлийг Израилаас би харсангүй гэж. Харин нүгэл үлдсэн бол одоо хүн залбирлын тогтмол дайчин болон ийм итгэлтэй залбирлыг хийж байгаа хүмүүс нөгөө залбируулж байгаа хүнээ за энэ нөхөр яагаад энэ өвчтөй учраас гар тавиад залбирна эсвэл энэ нөхрийг гэмшүүлэх юм бол өөрөө идгэрх юм байна гэдэг зүйлийг аль аль нэг нь мэдчихэдэг ба. Тийм учраас бэлэг аюултай хүмүүс яадаг гэхээр эзэн минь та түүний гим нүглийг уучлж өгөөч гэж Есүс яг дээвэр төмөлсөн хүн дээр хэлдэг шиг тэгж хэлж залбирдаг. Тэгэхээр нэг зүйлийг ингэж хэлгээд итгэлийн залбирал гэдэг ойлголтыг би та бүхнийг аяусаа мэдж яваасаа гэж хүсэж байна. Өвчтөй олон хүнийг би хүний төлөө залбирч өгөхөөр эргэж очдог. Одоо тэ ажил явдал болж байгаа олон айлуудад би ингээд очиод ингээд тэгээд хин нэгэн хүн асуусан бол тэр түүнтэй хамт ингээд зарим зүйл зогсоосоо гэж би хүсдэг. Зарим зүйл үргэлжлээсэй гэж бол би хүсдэг. Тэгвэл итгэлийн бидний хувьд бол хин нэгэн хүн өвдөх үед те тэр хүнийг өвдүүлсэн бүх зүйл нь бид нар сургамж болоосаа эсвэл тэр хүний зүрх сэтгэл дотор байгаа тэр нүглийн үр дагавар гэдэг бол зөвхөн үхэл биш. Бас өвдөлт гэдгийг эргэн тойрны хүмүүс ойлгож мэдээсэй гэж бол хүсэж ятгадаг байгаа.
эзэн та бүхнийг ивэг олдгоо итгэлийн залбирлыг тогтмол үлдэн амьдарцгаая. Орсал усны дэрэгдэх модэдэл байлгаач үлж байгаа зүрхний минь гашуудлыг татайлаач намайг өрчлөөч шинэ ард түмний зовлон нэмбэлгээр нулимсан дунаа залбирах гуйлтыг мэн та сонсооч та сонсооч та сонсооч та сонсооч түгсгүчээр хүрээч миний бурхан та хамгаалаач мөхөөс намайг миний ард түмэн түгсгүчээр хүрээч миний бурхан та хамгаалаач мөхөөс намайг миний ард түмэн. Бардам зүрхний мөхөгөөч имтэрсниген идгэгэж нүдэж хардаггүй чихтэй сонсдоггүй бүгдийг даучтаач Монголыг мэн та өрөвдөөч Монголыг мэн та өрөвдөөч түгсгүчээр хүрээч миний бурхан та хамгаалаач мөхөөс намайг миний ард түмэн түгсгүчээр хүрээч миний бурхан та хамгаалаач мөхөөс намайг миний ард түмэн. Түгсгүчээр хүрээч миний бурхан та хамгаалаач мөхөөс намайг миний ард түмэн түгсгүчээр хүрээч миний бурхан та хамгаалаач мөхөөс намайг миний ард түмэн. Бид өнөөдрийн үгийн цагаараа Яков 5:15 итгэлийн залбирал нь өвчтөө нэгнийг эдгэж эзэн түүнийг босгоно. Тэр нүгэл үлдсэн бол уучлагдах болно гэсэн ишлэлийн дагуу суралцлаа. Тэгээд залбирлын талаар залбирх нь бид бие биенийхээ төлөө залбирч өгөх бас залбирлын бэлэг авьяастай хүмүүст байдаг. Тэтгэр хүмүүсээр бас залбируулах гэдэг олон зүйлсүүдийг суралцаж авлаа. Тэгээ сая пастрын номлыг сонсож байхдаа хүмүүс рүү залбирлын хүсэлтэд явуулъя гэдэг зүйлийг би их бодлоо. Ер нь хүмүүсээр залбируулж ах хэрэгтэй байна. Өөрөө ч гэсэн би бусдын төлөө бурхан сануулах үед тэтгэр хүмүүсийн төлөө ч гэсэн залбирсаар байх хэрэгтэй байна гэдгийг бас сая бодож илаа. Тэгэхээр чухал шүү. Есүс Гетсеман цэцэрлэгт залбирч байхдаа нөгөө нэг дагалдагчтайгаа өөртөө хамт залбирахыг хүссэн боловч тэд нь удаад байсан. 3 удаа штэ 3 удаа хурж ирээд
хамт залбирч өгөөч, хамт байгаач гэж. Ганцхан хамт байгаад өчөлтөө гэж. Чадахгүйс учраас Тэнгэр элчнэр ирж дүүн тусласан гэж бол хэлсэн мэд. Тэгэхээр хүн залбирахад тусламж хэрэгтэй. Үгийн тусламж, одоо хайрын тусламж те янз бүрийн юм тусламж хэрэгтэй. Тэгэхээр би та бүхний бусдад тэр ивэлийг хуваалцдаг. Тэгэр зогсохгүй тэр тийм ивэлийн дотор даруусаж бусдаас бас хайрыг авч бусдаар бас эзэнд залбируулдаг тийм хийж байгаа ажилдаа бас та бардам сэтгэлээр ханддаггүй нэгэн байгаасаа гэж бол хүсэж бас өрөөж байна л да. Тэгээ бас нэг юм санаанд орлоо. Нэг хүнээс сонссон баг. За. Залбирахгүй санагдах тусам улам илүү их залбираарай. Залбирмааргүй санагдах үед эсвэл одоо юу? Энийг энэ асуудалгүй гэхэд харин залбирал хэрэгтэй гэсэн. Харин ч улам илүү залбирах хэрэгтэй. Улам илүүгээр зориулт гаргах хэрэгтэй гэж сонсч ирсэн. Тэгэхээр би ч гэсэн бас өөр дээрээ боддог байхгүй юу? Залбирмааргүй бид нар чинь бас залхуу штэ заримдаа тий. Залбирмааргүй санагдах тусам улам илүү залбирах хэрэгтэй байдаг шүү гэдгийг бас сая саналаа. Ингээ бүгдээр хамтдаа залбирая те. Биднэрт бүдэнд нь залбирал хэрэгтэй, итгэлийн залбирал. Бид нар өвчтөй байгаа. Бидний сэтгэл шарахтай байгаа. Бид нар бас ямар нэгэн гэм нүгэл хийчээд түүнийг засаж залруулах гэж оролдож те түүнийгээ санах болгонтой шаналж байгаа. Тийм учраас бүдэнд итгэл хэрэгтэй. Хамт залбирая. Орчлын ертөнцийг бүтээсэн агуу эдгэгч, агуу шинчлэгч эзэн минь танд энэ цаг өмчнөөр хүн тус болгон тусдагстай эзэн таны өмнө энэ цаг өмчөд Германы шүдэр гэдэг нэвтрүүлгийн төгсгөл нэгдэн залбирч байна. Бид бүгдөө өөр сэдвүүдээр эдгэрлийг, чөлөөлөлтийг бас тайвширлыг танаас асууж байна. Та энэ нэвтрүүлэгт одоо сонсож байгаа бидэнтэй хамт байгаа хүн болгоны яг байгаа газар нь тэрж өгөөч, эдгэж өгөөч, давхурж өгөөч гэж танаас гуйж байна. Тэгээд эдгэрч, тайвширч эзэн танд алдрыг өргөж, таныг дагаж амьдрахад та тусалж урамшуулж өгөөч. Итгэлийн залбирлыг өөрийнхөө төлөө болон өрөөл бусдын төлөө хийдэг байхад бас гэм нүгэл үйлдсэн бол гимшиж өөрийнхөө зүрх сэтгэлийг цэвэрлээ зогсохгүй өөрийнх нь нүглээс болж хохирсон нэгний өмнө уучлал гуйж чаддаг таны ариун зөвхт хүн байхад туслаач. Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Үргэлжлүүлэн та итгэл дотроо залбирсаар байгаарай. Дараа 7 хоногт иргэд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.